Монголын даавны холбоо цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтэс дотоодын цэргийн 805 дугаар анги хамтран даавны шинжтэй хүүхдүүдэд нэг өдрийн сургалтыг орлоо. Хэдий ганцхан өдөрч гэсэн хүүхдүүд хизээч мартагдашгүй жинхэнэ эх оронч болсон юм шиг өнгөрсөн гайхамшигтай нэг өдөр болж өнгөрлөө. Энэ хүүхдүүд маань өөрөө цэрэгт явах айгу чин хүсэл эрмэлзэлтэй тий. Одоо сайн нөгөө тусгай салаа малаа гэх кино баах үзсэн. Тэгэд яг энэ хүсэл мөрөөдлөө биелүүлээд яг энэ нандин дурсамж нь тэр сэтгэл зүрхэнд мөнхөд орчиж байгаа байхгүй юу тий. Тэгэл яг л бусдаас ялгах юм байхгүй, бусдад адилхан гэдэг мэдрэмжийг авч өгч байгаа. Тусгай салааг үзчихээ цэрэгт явлаа гэсэн хүүхдүүд ч байсан. Тусгай салааг үзчихээ цэрэгт явлаа гэсэн хүүхдүүд ч байгаа. Цэрэгт явна гэд одоо хүртэл цэрэгт явна гэд хүсэлт гаргаж 17 18-тай хөргөн хөөж байгаа. Тэгээ ээж аав нь за хичээлээ таслахгүй явах юм бол цэрэгт явж болно гэж одоо хичээлээ нэг ч таслахгүй сайн явж байгаа. Тусгай салаа кино хүүхдүүдийг цэргийн албыг сонирхох, цэрэгт явах хүслийг маш ихээр төрүүлжээ. Тухайлбал даавны холбооны бариста сургалтын багш Эрдэнэлдор даавны хам шинжтэй хүүхдүүдийн хүсэл мөрөөдөлд эх орон давхар багтаж байгааг харж болохоор байна. Иргэн цэнцэнд цэцэгтэй бололтой. Цэцэгтэй болвол энэ Монголд ижил хянд тийм манай одоо бүх хүмүүс ирээд бүх хүмүүс баялна. Монгол зүтгэе. Мөрөөдөлд хязгаар гэж байхгүй нэг адилаар энэ хүүхдүүд эх орондоо хэрэгтэй зүйл хийхийг, эх орныхоо хил хязгаарыг хамгаалахыг чин сэтгэл зүрхнээсээ хүсэж, цэргийн зарлан ирвэл цэрэгт явна хэмээн итгэл дүүрэн ярьдаг талаар гэр бүлийн төлөөллөөс дурдж байна. За өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулсан даавны холбоо болон цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтэс дотоодын цэргийн 805 дугаар анги хамт олонд гэр бүлийнхний зүгээс нь чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж байна. За намайг Бацрал гэдэг амар улдын ээж байна. Манай хүүхэд даун синдромтой, хөгжлийн бэрхшээлтэй. Тэгээ хүүхдэд маань нөгөө цэргийн зарлан дуудах ирсэн. Тэгээ зарлан авсан тухайн үед нөгөө бид хоёр цэргийн үзлэгтээ ороод тэгээ дүүрэг дээр очиод одоо нөгөө хаалгаараа гэсэн тэгээ хаалгацсан байгаа. Тэгээ манай хүүхэд дандаа ээж надад зарлан ирэхэд цэрэгт явуулаагүй. Би цэрэгт явах байсан гэж байнга ярьдаг. Тэгээ өнөөдөр миний үгийн мөрөөдөл нь хэлсэн юм сайхан өдөр болж байна. Цэргийн алба хаана гэдэг нь зөвхөн зэвсэг барихыг хэлэхгүй, чин сэтгэл зүрхнээсээ эх орноо сэтгэл зүрхэндээ тэхийг хэлнэ. За та бүхний харж байгаа энэ хүүхдүүдийн сэтгэлд эх орноо гэх чин сэтгэл гал шиг буцалж байна.